Хажууд байгаа хүмүүстээ нэг хараад та бол сайн мэдээ түгээгч юу гэж хэлээд өгөөч. За гоё инээмсэглээд хэлээрэй. Уултаа байгаад байна гэдэг шүү. Гоё инээмсэглээрэй. Хөш та нар сая инээсэн чинь энэ өрөө айгүй гэрэлтээд явчлаа. Яагаад ингэж юм инехгүй яваад байдیں۔ Энийг хэрэгтэй. За мөн дээрээс нь би бас сүүлийн үеийн хүмүүс бас манай сүмд ч гэсэн ганц хоёр харагдаад байдаг. Бид нар чинь монголчууд учраас сайхан мэдлэх ёстой хүмүүс. Мэдлэг байх ёстой. За тийм учраас биеийнхээ мэндийг сайн мэдж яваарай гэж бодоод хэлмээр байна. За би бас нэг зарын чанартай мэлэх ёстой. Тэрний юу гэхээр бол АЯС гэдэг сургуулиас манай Адвентист сүмийн одоо дэлхийд байгаа хоёр дахь том сургууль байдаг. За энд бол манай пастордаас олон хүмүүс бол суралцсан. Энэ сургуультай манай одоо чуулган саншгүй холбоотой байдаг. За эндээс бол 46 хүн одоо Монголд бол одоо ирж үйлчлэл хийж байгаа. Бидэртээ нөхөрлөлийг хийж байгаа. За тэгэхээр монголчууд гэж хэн бэ гэдгийг бид бүхэн өөрсдөө сайн боддог байх хэрэгтэй. Нэг хүн Монгол ирээчээ гэдсэн чинь Монголд очихд хэцүү. Яасан? Маш хүйтэн газрыг сонссон шүү дээ. Тэгээ би бол тэрийг сонсчоо жоохон сонь санагдсан. Яг тэгэхээр би хүйтэн гэдгийг мэднэ. Гэхдээ өөдөөс нь юу ч хэлсэн ихтэй бол үгүй амар халуун зүрхтэй хүмүүс байдаг шүү дээ гэж хэлсэн. Юу гэсэн ихтэй цагаар нь хүйтэн байж болно. Харин хүмүүс нь ямар байх ёстой вэ? Халуун байх ёстой. За Библиэр ингэж хэлсэн байна. Ром номын 12-13 дахь эшлэлдээс ариун хүмүүст хэрэгтэй зүйлд нь одоо тусалж зочлонтой бай гэж хэлсэн байна. За энэ юу гэсэн үг вэ? Бид нар зочлонтой байх үүрэгтэй. Юу байна дүүгээрээ дайлна гэсэн үг. За эдгээр хүмүүс бол оюутнууд байгаа. Тэгээд зарим нь боломжтой, боломжгүй хүндрэлтэй бэрхшээлүүдтэй ийм хүмүүс байгаа. Тэгээд энэ 46 хүнийг одоо яаж хаана байх вэ гэдээ ингээд бид толгой уралдуулсан. За ингээд бол Библийн зарчмаа цөмөр баримтлуул яасан гэж ярьж байгаа. Нэгдүгээр Петр номын 4-9 эшлэлдээс бие биений гомдолгүйгээр зочлонтойгоор хүлээн аваа гэж хэлсэн. Юм нэхэлгүйгээр хүлээж авцгаа гэж хэлсэн байна. За мөн дээрээс нь одоо Еврей номон дээр 13 дугаар бүлгийн 2 дугаар эшлэлээс зочлонтойгоо байха бүм алтаараа гэж хэлсэн. Учир нь зарим нь мэдлэгүйгээр Тэнгэр эч нарыг хүлээн авсан байдаг шүү гэж хэлсэн. Тийм учраас бид бүхэн энэхүү үйл ажиллагааг одоо хариуцж байгаа эгитэй та бүхнийг бас байн холбоно. За тэгээд та бүхний сүмүүдэр чинь пасторудаар намжуулан зар явуулна. Энэ зар нь юу байх вэ гэхээр бол нэг юм уу хоёр чадамжтай бол 3-аас дээш гадаад хүмүүсийг та тосож яваад гэртээ хэдэн хоног байлгаад бас тэг үйлчлэх тийм боломж байгаа гэдгийг бид бүхэн хүмүүст нээлттэй зарлж байгаа маа. Ингэснээр яах вэ гэхээр бол та бүхэнд маш сонирхолтой бас сонин ийм үйл явдал тохиолдох байна. Саяны зурган дээр та бүхэн харсан баг. Зарим нь ингээд орон байхгүй шууд ширээн дээр унтж байгаа. Тэгээ ийм байдалтай цөмөрөө монголчууд хүмүүсийг өгтөж авдаг ард түмэн биш юм а гэдгээ харуулцгаая гэж уриалах гэсэн. За тийм учраас айл болгон өөрсдийн өвөө талгыг нэгээсэй гэж би уриалж байна. Бид бүхэн олуулаа. Бид бүхэн маш олон боломжууд байгаа гэдгийг энэ тааны сууж байгаа санал дээрээс олж харсан. Тийм учраас бол бид бүхэн цөөхөлөө биш. Эзэн үнэхээр таныг удирдах юм бол, хүн нэг бүрийг удирдах юм бол энэ сүмд гайхамшиг бий болно гэдэгт бид итгэж байна. Амен. За тийм учраас та бүхнийг уриалж байна. За хоёр дахь нь бол Ерихо хотыг эзлэхийн тулд Израилийн ард түмэн бол зохион байгуулалтанд орсон. Тэд бол цөлөөс гараад ингээд шинэ газруудыг эзлээд явж ирсэн. Энэ үед нь Бурхан бол дэг журмыг сах гэж хэлсэн. Бие бинийгээ өөрсдөө бол хүндэлж, биеиндээ дуулалтай байхыг загсан. Тэгээд Монголын Адвентист чуулган ч гэсэн бид бүхэн Бурханы үүрэг даалгаврыг хийж байгаа Бурханы хүмүүс юм аа. Сая зарим нь бол одоо бид Бурханы айрны одоо нэг хэсэг гэж хэлсэн. Тийм учраас бол яваанд цөмөр олон нийтийн цуглаанууд дээр би сүмийн эвээгдсэн пасторууд, сүмийн пасторудад хичээл заадаг теологийн багш нар болон бүх төрлийн сайн мэдээ түгээж байгаа, ажил хийж байгаа удирдагчдыг уртлын игнийг эзлэн суугаасаа гэж бол урьж байна, хүсэж байгаа. Яагаад гэхээр бол одоо Ерөнхөөг эзлэхээр урагшилж байх үед эхний игнэнд нь бол цэг дайчт нь, дараагаар нь бүрээ өвлөдөг дуучт нь, тэгээд дараагаар нь тахилчт нь явж байгаа.
Ингээд дараагаар нь одоо дахиад нэг одоо цэргийг арим буюу одоо арч түмэн дагаад явж байсан. Энд юу хэлж байгаа нөхөр бол дэг журамтай байх үед эзэн бурхан биднийг ашигладаг гэдгийг харуулж байгаа. Тийм учраас бол пасторууд ахлагч нар би та бүхнийг урагшаа гарч хүмүүсээ манлаач. Яг энэ төв газрыг эзэлж энд ирсэн гишүүдийн төлөө, сүмийн төлөө бас зуршлан залбирдаг байгаас гэж хүсэж байгаа. Тийм учраас бол бүгд төрлийн үйл ажиллагаанд цөмөр урагшаа суудаг байцгаана. Бид ахлагчид, пасторууд гэдгээ бас ойлгож, мэдэрч бусдыг уриалдаг байцгаая гэж өргөсөн. За тэгэхээр өнөөдрийнхөө одоо Бурхны өглөө орцгоё. За тэгээд адвентист хөдөлгөөн бол юуны хөдөлгөөн гэж хэлж байна? Гишүүдийн хөдөлгөөн. За сүүлийн үед бол би адвентист түүхийг их сонирхож уншиж байгаа. Яагаад гэвэл Эллен Вайтийн бичсэн үгэн дээр бол хэрвээ бид өнгөрснөө мартчихад юм бол бид нар ирээдүг эргэлзээтэйгээр ухтана гэж хэлж. Тийм учраас бид бүхэн өнгөрсөн бурхан биднийг яаж удирдсан гэдгийг санан тусаж мартахгүй байх юм бол бидэнд ирээдүйд айх зүйл алгаа гэж хэлсэн. Тийм учраас Библийн түүхч болон мөн дээрээс нь адвентист сүмийн түүхч гэсэн гайхамшигтай их олон сургамжуудыг бидэнд өгч байна. Энэ сүм амархан эхлэегүй. Энэ сүмийг Библийг судалдаг, Библийг сонирхдог энэ хүмүүс ихлүүлсэн юм аа. Энэ хүмүүс Библийг судлан ойлгож судлаад тэгээд бол удахгүй Есүс дахин ирэх тухай олон зууны туршид зөвхөнсөр байсан байна гэдэг олж мэдсэн. Ингээд 1844 он 10 сарын 22-нд бол Есүс ирнэ гэж төлөвлөж хүлээж олон хүмүүс сэтгэл хөдлөсөн. Харамсалтай нь энэ бол агуу гутралын буюу сэтгэлээр унсан өдөр болсон. Тохиолсон. Яагаад гэвэл бол Библиэд дутуу судалсан байж. Хүн алдаа гаргадаг. Бидний бурхан төгс байхыг шаарддаг, хүсдэг. Гэвч чин сэтгэлээс алдаа гаргасан, чин сэтгэлээс хичээж байгаа хүн урагшилдаг, бурханы ивэлийг хүсдэг. Энэ их сэтгэлээр унсан үйл явдлын дотор эзний үгийг бид дутуу судалсан байна. Бид сэтгэлээ даруусгах ёстой байсан гэж бодсон хүмүүс цаашаа урагшилж ирсэн. Энэ хүмүүс бол дахин ирэлтийн хөдөлгөөнийг бий болгосон. Энэ хүмүүс бол юуг ойлгосон бэ гэхээр Есүс үнэхээр дахин ирж байна гэдгийг онцлсан юм аа. Зарим нэг хүмүүс асууж байгаа. 1844 оноос хойш Есүс одоо хаана байгаа? Яагаад энэ олон жилийн туршид ирнэ гэж хэлээд байгаа боловч гэсэн ирэхгүй байна уу гэж асууж байгаа. Бидний цаг хугацаа, бидний амьдрал бол хугацаатай, хязгаартай. Тийм учраас бидний хувьд бол Есүсийн дахин ирэлт гэдэг бол маш ойрхон тулцсан байгаа үйл явдал. Яагаад гэвэл бол Есүс бидний зүрх сэтгэлийг эзэмдэж, бидний зүрх сэтгэлийг өөрчилж бидэнтэй хамт байхыг хүсэж байгаа. Тэрийг таныг мөнхийн амьдралтай байгаасаа гэж хүсэж байгаа учраас танд битгий хойшлуулаач. Намайг ирж байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөөч гэж таныг хүсэн хүлээсэн байна гэж хэлж байна. Тэгэхээр бол бид бүхэн хөдөлгөөн юм аа. Үлс номын 2:46-аас 47 дугаар ишлэлээс Христэд итгэгч хүмүүс Иесусыг хүлээн зөвшөөрж Иесусыг аврагч мөн байна гэж итгэсэн учраас тэд өдөр бүр нэг санаагаар сүмдээ цуглардаг байж байна. Тэгээд айлаар явж талах хуваадаг байсан. Тэд зүгээр нэг цугладаг биш. Тэр хүмүүс нөхөрдөг байж. Бие биендээ сайн муугаа мэдлцэж биеийнхээ зүрх сэтгэлийг сонсдог байж. Юу гэсэн тэр хүн гэдэг утгыг олохын тулд бид бүхэн энэ сүмийн үйл ажиллагааг маш сайнаар ойлгож, маш сайнаар бас тунгаах хэрэгтэй. Яагаад бурхан бид бүгдийг нэгтгэхийг хүсдэг юм бэ гэхээр нэг хүн ганцаараа хүчгүй сул байдаг. Бид олуулаа болох юм бол энэ мэдээг бид олон талаас нь үннээр нь зөвөр сонсож ойлгохоос гадна мөн бид бүхэн энэ мэдээг цаашаа бусдад түгээх боломжтой болно. Тийм учраас эзэн аврагчдыг өдөр бүр тэдэн дээр нэмдэг байсан гэж Библиэлд хэлсэн байна. Тэгэхээр бол энэ тоо хөөцөлдөж байгаа юм биш. Хамгийн гол утга учир нь юу гэхээр таны амьдрал үнэхээр Иесусийн дахин ирэлтэд бэлтгэгдсэн та амар тайвныг авсан Бурхантай холбогдож түүний өөхийг өсөж байгаа ивэлийг авж байгаа тийм амьдралаар амьдарч гэнэ үү гэдэг асуулт байна. Тэгэхээр анхны адвентист хөдөлгөөнийх нь бүгд бол яагаад өнөөдрийн энэ хэмжээнд олон зуун жилийн туршид ингээд оршин тогтнож байна вэ гэхээр бол энэ хүмүүс гишүүн болгон оролцох ёстой байна. Миний үүрэг бол сүмдээ үйлчлэх, бурханд үйлчлэх гэж ойлгосон байсан. Энэ хүмүүс морд хэрэгтэй.
Мөн дээрээс нь морь болон тэрхтэг сайн мэдээ түгээдэг байсан. Энэ хүмүүс бол өөрийн газар нутгаас хол явж сайн мэдээ түгэх ажилд гар бие оролцдог байсан. Тэд өөрсдийн цаг, мөнгө, хүчийг золиослон хаасаагүй сайн мэдээг авч явж ирсэн. Итгэгчид хот тосгоноор аялж өөрсдийн задлаараа сайн мэдээ түгээдэг байсан гэж энэ адвентист сүмийн түүхэнд бол тэмдэглэн үлдээсэн байна. Энэ хүмүүс хоош суугаагүй. Зарим нь өнөөдөр бол бодож штэ тий. Би өөрийгөө болгох юм. Би одоо гэр бүл нөө зохицуулах юм. Мөн би өөрийнхөө санхүүгийн асуудлыг шийдэж хагаад дараад нь би бурханд үйлчлэе гэж хэлж байгаа. Гэтэл энэ дэлхийн хүсэл мөрөөдөл зориг бол яг л хоосон салхи хөөж байгаатай мэт юм. Энэ хүмүүс амьдралын хойноос хөөцөлдөд сүүлдээ энэ амьдралынхаа яг л энэ одоо зэрэглэмэд хоосон зүйлсээс хөөцөлдөж явна гэдгээ анзаарахгүй явна шүү гэдгийг бурхан маш олон удаа сануулж хэлж байгаа. Мэдээж мөнгө санхүүтэй байх, ажил төрөлтэй байх, хүнд өгөх зүйлтэй байх, чадвартай байх гэдэг бол адвентист хүмүүсийн хувьд маш чухал үүрэг байна. Хэрвээ та ямар ч авьяас чадваргүй, хинт ч үйлчлдэггүй, хинт ч нөлөөлдөггүй бол та өөрийгөө Иесус Христийн дахин ирэлтэд бэлтгээгүй хүн байна гэж өөрийгөө ойлгож болно. Тэгэхээр бурхан бид бүгдийг ашиглахын тулд, бурхан бид бүгдээр дамжуулан хүмүүс сайн мэдээд өгүүлэхийн тулд биднийг хувь хүний хувьд хөгжөөсөө гэж хэлж байгаа. Библиэд дүрэн хувь хүний хөгжлийн тухай ярьж байгаа. Хувь хүний бодол сэтгэл, зүрх сэтгэл санааны байдал, мөн чадвар, зөв боддог, зөв сэтгэдэг, зөв үйлддэг тийм хүмүүсийг бий болгохыг Библиэлд бол маш их хүсэж биднийг уриалсан. Тийм учраас энэ хүмүүс бол ингэж хот тосдоор явснараа өгөөгүй ядуу болсонгүй. Харин ч улам илүү хүчрхэгжиж, улам илүү боломжуудыг нээж өнөөдрийн байгаа энэ адвентист сүмийн маш олон амжилтуудыг хийсэн байна. Дараагаар нь тэд бол одоо ном түгээж байсан гэж хэлж байгаа. Олон гишүүд ном тохимлоор сайн мэдээг түгэх юм бол илүү хурдан түгэх юм байна гэдэг ийм ойлголтыг олж авсан. Заримдаа би өөрийнхөө үгээр амаар биеэр хүлж чадахгүй байна. Тийм учраас бол энэ номоор дамжуулан хэвлэгдсэн хуусаар дамжуулан олон хүмүүс бид хүрч болох юм биш үү гэж бодож ирсэн. Өнөөдөр тэгвэл ном маань өдрөн өнгөрч өнөөдөр дижитал буюу сошиал орчинд хүмүүс мэдээллийг авдаг болж цагаа өнгөрөөдөг болж бид бүхэн энэ хүмүүстэй адилхан тухайн цаг үедээ ямар боломж вэ тэр бүх боломжийг ашиглая гэдэг ийм хүмүүс байх уугүй юу гэдэг байна. За би та бүхэн асууя. Монголын адвентист чуулганы Facebook хуудсанд нэгдсэн хүмүүс байвал гараа өгөхгүй. Тэндээс мэдээлэл авдаг хүмүүс байвал гараа өгөхгүй. За маш баярлалаа. Та бүхний дотор хэрвээ эдгээр одоо сошиал платформд холбогддог хүмүүс бол холбогдосоо гэж хүсэж байна. Та бас дээрээс нь тэнд цагаа зарцуулдаг байгаасаа, комент бичдэг байгаасаа, мөн шеэр хийдэг байгаасаа, лайк тардаг байгаасаа гэж хүсэж байна. Энэ бол таны хийж болох үйлчлэл байхгүй. Хэрвээ та эдгээр үйлчлэлээс хойш суух юм бол та идэх оролцоо байхгүйгээсээ болж та өөрөө судна, дороотно, мөн дээрээс нь итгэлийн өвч гисэн анхаж эхэлнэ. Тэгэхээр энэ хүмүүс ном зарж, айл болгоноор орж, сайн мэдээ түгээхэд цагаа зарцуулдаг байж. Мөн дээрээс нь онлог баг, нөхцөл нь хэцүү байсан ч гэсэн итгэлээс бол тэр хүмүүс хүчийг авдаг байсан. За ингээд бол тэд энэ тэргүүн игнэд үйлчилж байсан юм а гэжсэн. Энд юу гэсэн бэ гэхээр бол хамгийн түрүүчийн игнэнд нь очиж зогсож үйлчилдэг байж гэжсэн. За яг хүмүүс хөдөлчээг би араас нь бол ингээд явъя гэсэн ийм сэтгэлдээ хандаагүй гэж хэлсэн. Тийм учраас бол энэ бол хөдөлгөөн юм. Хөдөлгөөн гэж яг юу хэлээд байгаа юм бэ? Та бүхэн бодож үзээрэй, тий? Хөдөлж, үйлчилж бүх хичээл зүтгэлээ гаргаж байгаа энэ бүх үйл ажиллагааг бол хийж байгаа. Өнөөдөр би үнэхээр юм бахарч байна. Яг тэгэхээр одоо өглөөнөөс ахвал гэрчлэлүүд дараагаар шабат хичээл. Би бүр бол одоо Батар маягчийн яриаг сонсоод баймаа санагдлаа. Ямар гайхамшигтай тэгээ үнцгийг, нуглааг, ойлголтыг гаргаж ирж байгаа. Тэгэхээр бидний дотор бол маш их боломж, хүч байна. Эдгээрийг бид ингээд нуугаад, хаагаад, зэврүүлээд хөсөр хаях юм уу? Эсвэл ашиглах юм уу гэдэг. Та бүхэнд маш олон төрлийн ивэлүүдийг буюу авиас чадварыг эзэн өгсөн байна. Та хойш суснараа эдгээр ивэлүүдийг алддаг болохоос нэмэгдүүлдэг шүү гэдгийг сайн санаарай. Мөн дээрээс нь гэрийн цуглаан. Гишүүд өөрсдийн гэрийг олон нийтэд нээж сайн мэдээний төв болгон ашиглаж байсан. Энэ хүмүүс эндээс сэтгэлийн амар тайвныг эдгэрлийг мөн дээрээс нь өөрөөсөө давсан тийм хүчирхэг хүн болон хувирах тэр боломжуудыг нээж ирсэн. Яагаад бид бүхэн гишүүд сайн мэдээнд оролцох ёстой гэж хэлж байна. Сайн мэдээг заасан, номлосон, түгээж байгаа хүн өөрөө сайн мэдээг ойлгож эхэлдэг.
сайн мэдээг сэтгэлдээ шингээж эхэлдэг. Мөн дээрээс нь сайн мэдээгээр амьдрж эхэлдэг гэж байна. Хэрвээ та сайн мэдээ түгээхгүй л бол танд байгаа чинь танаас алга болно. Танд байгаа нь сүлдээ байхгүй болно гэж ойлгоорой. Гişүүд сүм болов зүгээр нэг барилга биш. Энэ бол одоо дундын бид бүхний цуглаж байгаа заах. Гэвч хүн болгон гэр орондоо хувьчилснаар яаж сайн мэдээ өгөх гэдгийг бодож үзэх юм бол эзэн таныг ивэх болно. Хүний ивэл юунд байдгийг оюун санаа бодол санаагаар хүний ивэл бужирдаг. Сая одоо дайж штэ тий. Та нар ямар их одоо тий ийм ууртай юм шиг царайтай сууж юуна гэж хэлсэн тий. Тэгэхээр бол бид бүхэн ингээд одоо аюух бодолд ороод би бол одоо энийг юу гэж ойлгож байна гэхээр бол яаж сайн мэдээ төгөөхөө гэд бас шаналаа сууж байгаа юм байна гэж одоо зөв талаас нь бодож үзэж байна. Цөмөрөө сайн мэдээ түгээдэг байцгаая. Сайн үлгэр жишээ үзүүлдэг хүмүүс байцгаая. Тийм учраас бол тэ сүм гэдэг бол яг үүндээ Библийн саяны одоо хэлсэн хүүхдийн түүхээр дамжуулан хахад гişүүд юм аа. Хүмүүсээс бүрддэг юм аа. Гişүн гэдэг чинь юу гэсэн үг юм? Англи хэлэндээ member гэж үг байна. Гişүн бүр гэж юу гэсэн үг бэ? Гişүн гэдэг үгийг залаад үзэх юм бол биологийн нэр томьёо нь бол ямар нэг юмны эд эрхтэн гэсэн утгыг агуулж байгаа. Юу гэсэн ихтэй бол нэг эсэн гэсэн үг. Эсч гэхээсээ илүү томоор утгаар хэлээд байх шиг байна. Эрхтэн гар юм уу, хөл юм уу, нүд юм уу, уушиг юм, ходоод юм уу гэж хэлээд байгаа. Тэгэхээр эс гэдэг чинь бол дэндүү жижигхэн хэсэг бол үнэхээр чухал. Гэхдээ эсүүд нь нийлээд эрхтнүүдийг бий болгож байгаа. Тэгэхээр бид бүхэн зүгээр эс байгаа зогсохгүй биш. Бид бүхэн эрхтэн болох хэрэгтэй байна. Эрхтэн гэдэг бол одоо юу гэхээр бол салшгүй биетэйгээ хамт байж ич энэ биетэй хамт өөрчлөлтийг бий болгодог. Яагаад тэгэхээр бол энэ хүмүүс ийм итгэлтэй байсан бэ? Энэ анхны сүмийг үүсгэн байгуулж ирсэн түүхэнд байсан олон гайхамшигтай итгэлийн баатарууд яаж ийм итгэлтэй байсан бэ гэдэг асуулт байна. За тэгвэл өнөөдөр бид бүхэн өөрсдөө та Бурхны хүн, Бурхны охин, хөвгүн гэж бодож байна уу? Христийн ирэлтээр байна гэж тэд итгэсэн. Тийм учраас бол цаг алдах ёсгүй юм байна гэдэг ийм мэдрэмжийг авсан байна. Энийг бол адвентист хүмүүс буюу дахин ирэлтийг хүлээж байгаа хүмүүс гэж хэлж байгаа. Мөн дээрээс нь хувийн итгэл үнэмшил хүчтэй байсан. Энэ хүмүүс амьд итгэлтэй байсан. Зөвхөн онлоор биш. Харин бид бүхэн амьдрал болон яг үйлдэл онд хоёрыг хослуулдаг хүмүүс байх ёстой. Тэгэхээр бид бүхэн хичнээн сайхан юм ярьлаа гэх. Таны амьдрал хүнд өгөх ивэлгүй байх юм бол байгаа орон сууц, байгаа сүмчин эмх замраагүй, өнгөхгүй, мөн дээрээс нь хог новштой байх юм бол яаж тэнд бурхан байгаа гэж бид номлох вэ? Би өөрийгөө зүв авч явахгүй. Хүнд өгөх одоо ивэлгүй. Ямар нэгэн ажил төрлийг хийхдээ байнгад айсан, нэмээсэн, түгшсэн, зүхтаасан байх юм бол энэ ямар итгэл найдвартай хүмүүс гэж харагдах юм бэ? Бидний амнаас гарч байгаа үгс бидний зүрхэнд байгаа бодлыг мань тээж явдаг. Тийм учраас бол чадна, болгоно, хийнэ, найзаа хамтрий гэдэг ийм үгийг хэлдэг ийм итгэгчд байхын тулд бид өнөөдөр энэ ч сууж байгаа. Тэгээд энэ хүмүүс бол яг харилцаатай бие биенээ дэмждэг байсан гэж байна. За энд бол хамгийн том одоо муурийн сүнсний том үйл ажиллагааны тухай ярих хэрэгтэй байна. Сатан бол хагаралыг бий болгодог. Бид нар энэ удирдлын туршид харилцааны тухай судалж байгаа. Бүх харилцаа бол бурхан дээр тогтож байгаа. Бурхандаа тогтоосон харилцаан дээр тогтож байгаа. Тийм учраас бол бурхантай харилцаа муутай хүн хүссэн үсээгөө бусадтай бол муудалцаж эв нэгдэлгүй байх тийм боломжтой. Тэгэхээр бусдаа харилцаа муутай, бусдаа эв нийцэлгүй, бусдаа хамтарч чаддаггүй байж би бурхантай хамт явдаг гэж хэлнэ гэдэг нь худлаа болж тарж байна. Библи ч гэсэн энэ тухай заасан. Тийм учраас бидний харилцаа гэдэг бол бас нэг төрлийн соёл юм. Харилцаа гэдэг бол бид бүхний зуршил юм. Тийм учраас энэ одоо аимшигтай хэцүү асуудлуудыг бидийг одоо ингээд уурлуулад байдаг, бухимдуулаад байдаг, үл итгэдэг, байнгын харалтуулдаг энэ муурийн сүнсний өдөөлтийг бид бүхэн засах хэрэгтэй. Бид өөрсдийнхөө хүчийг засна гэх юм бол энэ хэцүү. Тийм учраас бол бид Есүст итгэх хэрэгтэй, найдах хэрэгтэй. Бидэнд хийх ажил маш байна. Хэрвээ бид өөрсдийнхөө асуудлыг ярих юм бол ингээд дийлдэшгүй Есүсийг эртэл бидэнд ямар ч найдвар байхгүй юм шиг харагдаж байгаа. Харин та сайн мэдээ түгэх юм бол бусдын сайн сайхны төлөө амьдрах юм бол таны дотор Есүс өөрчлөлтийг хийгээд эхэлсэн байна гэж хэлж байгаа. Таныг өөрчлөнө гэж хэлж байгаа. Энэ өөрчлөлийн төлөө Есүс ирсэн юм аа. Есүс амиа өгсөн. Тийм учраас бид бүхэн бие биентэйгээ харилцаагаа
мөн бие бинийгээ дэмждэг энэ зүрх сэтгэлийг хаанаас олж авдаг гэхээр бол Христийг хайрлах хайраас гэж хэлсэн. Яагаад бүхэл бүтэн амиа зориулсан тэр хүнийг бид эсэргүүцэх ёстой гэж. Яагаад бид үл нийцэж тэр хүмүүстэй хамтарч болохгүй явах ёстой гэж. Бурхан бид бүгдийг энэ өөрсдийнхөө маш олон дутагдлуудыг бусдаа биднийг бусдаас салгаж идэг тэр асуудлуудыг засаасаа гэж бол эзэн хүсэж байгаа. Эллен Вайт одоо энэ сүмийг үүсгэн байгуулахад маш чухал хувь нэмэр оруулсан тухай өнөөдрөөс дурдлаа. Энэ хүн бол Бурханаас ирсэн дуудлагыг хүлээж авсан ба. Энэ эмэгтэй багада золгүй явдлаас болж өглөөд байсан. Тэгээд ухаан орсон. Тэгээд тэр цагаас бол одоо маш сэтгэлэн төвшиж яаж би Бурханд үнэнч байх вэ гэж бодсоо залбирсан. Тэрээр бол Бурхантай уулзаж Бурхан үгээ хэлж миний үгийг дамжуулах хүн болоо гэж хэлэхэд хүлэнцүүлсэн юм байна. Тэрээр ингэж хэлсэн байна. Сүмийн жинхэнэ хүч нь пасторудад биш. Энэ тухай бид өнгөрсөн 7 хоногийн туршид ярьж байгаа. Харин гишүүдэд нь байдаг юм аа гэж хэлсэн. Хүн бүр ямар нэгэн байдлаар Бурханы ажилд оролцох ёстой гэж хэлсэн. Тэгэхээр энэ бол одоо пасторын ажлыг үгүйсгэж байгаа юм биш. Гэвч энэ ч юу хэлж яах вэ гэхээр бол асуудал нь пасторын ажлыг хийх ёстой гэдэг энэ үзэл байж болохгүй шүү гэдэг тухай ярьж байгаа. Адвентист хөтөлбөрийн тэгэхээр нууц нь юунд байна гэхээр бол хүмүүсийн энэ сэтгэлд байсан итгэлийнхэн хүчинд байсан юм аа. Бид бүхэн итгэлтэй байна уу? Эзэн биднийг ашиглана гэдэгт та эргэлзэж гин үү? Эсвэл итгэж гин үү? Даниэл номын 12-ийн 1-3 дугаар ишлэлээр өнөөдөр бид уншсан. Энийг хамтдаа цөмөрөө бүр ингээд төвлөрөн байж эзний болон уншицгаая. Тэр үед чиний ард түмний хөвгүүдийг хамгаалдаг агуу жонон Михаил босноо. Даниэл үзэгдлүүзээ дууссан байсан. Дуусч байгаа юм. Энэ үндэстэн үүссэн цагаас тэр үе үлдэл хизээж байгаагүй хүнд цаг болно. Хүнд цаг гэдэг нь өнөөдрийн дуулуургүй, итгэлгүй, бие биендээ эв нийцэлгүй, дайцсан, тулалдсан, алцалдаж бие бинийгээ энэ дэлхийд энэ одоо тоош хорвоодоос бүр байхгүй болгоё гэсэн ийм сэтэлтэй хүмүүсийн нөхцөл байдлыг хэлж байгаа. Тэгтэр бол тэр үед чиний ард түмний дундаас номон бичигдсэн бүгд аврагдах болно. Газрын шоронд булагдсан нойсогчдоос олон сэрж нэг хэсэг нь мөнх амир руу, харин нөгөө хэсэг нь ичгүр болон мөнхийн жигшил рүү явнаа. Хэрсэн ухаантай. За одоо энэ хэлсэн байна те. Ариун сүнсээр өдөрдүүлсэн Есүсийн хайраар зөөлөн болсон. Ийм хэрсэн ухаантай хүмүүс нь Тэнгэрийн мандлын гэрэл шиг туяарч олныг зөв шударгах байдал авчрагчд нь од мэд үрд мөнхөд гэрэлтэх болно гэж хэлсэн. Энэ бол гайхамшигтай амлалтын үг байна. Сая та бүхэн биентэйгээ мэдлээд биентэйгээ гар барихад бүгд ингээл инээмсэглсэн чинь яагаад ч энэ өөрөө ингээд гэрэлтээ төвчж байгаа. Мөсө Бурхантай уулзаад ингээд ирэхэд нүүр нь гэрэлтэж байсан гэж. Эллен Вайт ч гэсэн үзэгдэл үзээд дуусны дараа хүмүүс таны нүүр өөр болсон байна гэж хэлдэг байсан. Тэгээд Эллен Вайт хэлсэн байдаг байхгүй. Тэнгэрийн үзэгдлийг үзээд Диваажингийн тэр оршиход ороод тэр бүр нүүрнийх нь тийм энэ одоо үржижсэн, санаа зовсон, одоо мушгилсан тэр одоо альснууд нь буюу болчин хинээсэн байгаа юм шиг. Тэр бол бидний гайхамшигтай энэ одоо тийм өөрчлөлтийг Бурхан биднээс байнга хүсэж биднээс шаардж байна гэдгийг ойлгох. Энэ бидний сайн сайхны төлөө. Яагаад гишүүн болгон сайн мэдээ түгээгч болох ёстой юм бэ гэхээр энэ таны сайн сайхны төлөө юм аа. Хэрвээ та сайн мэдээ түгээхэд оролцдоггүй, хин нэгний авралын төлөө санаа тавьдаггүй, залбирдаггүй байх юм бол та хүссэн үсээгүй итгэлээ алдах болно. За мөн дээрээс нь Яаков номын 5-ын 19-с 20 дугаар ишлэлээр ингэж хэлсэн байна. Адвентист хөтөлбөрийн нууц нь бол итгэлд байгаа гэж байна. Ах トゥ нар минь ээ, хэрв та нарын нэг чин үннээс гажаад хин нэгэн чин түүнийг эргүүлэн авчирвал хуурамч замаас нь нүгэлднийг эргүүлж авчирсан тэр хүн түүний сэтгэлийг өглөөс аварч тоо томшгүй олон нүглийг халахлах болно гэдгийг түүнд мэдүүлэхтэн гэж хэлсэн. Энэ үг бол танд өгж байгаа үг. Та
ямар үгийг тээж байна? Ямар хандлагыг тээж байна? Ямар зан чанарыг тээж байна? Энэ бүхнээс чинь таны сайн мэдээ түгэж байгаа эсэх чинь мэдэгдэнэ. Энэ сүм гэрэлтсэн байх уу? Энэ сүм өөрчлөгдсөн байх уу? Энэ сүм амжилтыг авчсан байх уу? Олон хүмүүст нөлөөлж яг л соронзон мэт тэр хүмүүсийг татсан байх уу гэдэг бол танаас шалтгаалаад байна. Тийм учраас та бүхэн итгэгч хүний энэ гайхамшигт ивэлүүдийг бити өрн таран хийж, бити үл тоомсорлож, бити үн цэнгүү болгоорой гэж хүсмээр байна. Та тэгвэл өнөө юухэнд өгсөн сургамж бол анхны сүм бол гишүүн бүр оролцдог байж. Энэнийг та бүхэн Библийн түүхээс уншиж болно, сүмийн түүхээс ч гэсэн уншиж болно. Энэ адвентистийн хөдөлгөөний түүхээс ч гэсэн та бүхэн харж болно. Энэ сүм бол нэг агуу хүний, 2-3 агуу хүний мөрөн дээр тогтсон юм биш. Ээлэн маяг ч гэсэн үйлдэл хийж байгаа. Энэ бүх санаа, өөрчлөлтүүдийг, шинжилтүүдийг бие санаачилж хийсэн юм бишээ. Бурхан өдөртөж хийсэн юм бишээ. Энэ хүм болгоноор Бурхан ариун сүнсээрээ дамжуулан өдөртөж санаа бодлыг нь чилээж хичээл зүтгэлээр нь дамжуулан өөрчлөлтүүдийг бий болгосон юм аа. Бид бол тэнд үнэхээр Бурханы хүсэл энэ зөв байна гэдгийг батжуулахын тулд сууж ирсэн гэж хэлж байгаа. Тийм учраас бол энэ ч золиос гаргадаг байсан. Хүн болгон зориулт хийдэг байсан. Өнөөдөр энэ ийм бодол байна шүү дээ. Би ингээд өөрийгөө зориулчих юм бол би өөрөө гээгэн гэсэн нэг ийм атгах муурын сүнсний бузар бодол биднийг эзэмдэж байгаа. Одоо би нэг хичээл зааж байхдаа бол сонсч ирсэн. Мөнгө санхүүгийн тухай хичээл сонсож байхад нэг маш их мөнгөтэй хүн юу гэж хэлсэн гэхээр бол би залуудаа мөнгө хөөцөлдөг байсан. Мөнгийг хөөх тусам яг л сүүдэр шиг зүхтаагаад баригддаг байсан. Та нар мөнгийг битгий хөвөө гэж хэлсэн. Харин зорилгыг хөө, утга учирыг хөө. Зорилгоо тавиад явангууд хүнхэрийн зорилго чинь зөв байх юм бол хэрэгцээтэй мөнгө нь ороод ирд юм а гэж тэр хэлсэн. Юу гэсэн үг ихтэй бол мөнгө гэдэг утгын учрыг яг юу гэж ойлгож байна уу гэдгээс хүн болгоны бол амьдралаа юунд зориулах гэдэг шийдвэр нь шалтгаалж байгаа шиг байна. Хэрвээ та зорилготой, та утга учиртай байх юм бол мөнгө гэдэг бол эзний хувьд бол асуудал биш байна. Тийм учраас энэ хэлсэн шүү дээ. Золиос гаргах, зориулалт гэдэг бол бидэнд маш их боломжууд байгаа гэдгийг мэдүүлж өгдөг агуу том хүч юм. Мөн дээрээс нь харилцааг чухалчлах гэж хэлсэн. Тэ? Харилцаа. Энэ хүмүүс бол дотн бие бинийгээ дэмжсэн, бие бинийгээ хамтарсан ийм байж ижил сайн мэдээг түгэж чадчихсан. Ганц биеэрээ маш их ухаалаг байснараа сайн мэдээ бас түгэж чаддгүй юм. Энэ сүмийг бүтэн сэний нэг сүм төлөвлөдөг гэсэн. Тэгээ өнгөрсөн теологийн сургууль дээр бол оюутнууд юу гэж ярьсан бэ гэхээр бол энэ сүм байргүй болсон. Яг тэгэхээр манай сүм бас нүүрс учраас. Тэгээд энэ хүмүүс ингээд маш хэцүү байдалд орсон. Ягаад гэхээр бол цуглах газаргүй болоо хаанаас байр цуглуулах вэ гэдгсэн чинь гişүүд нь гинт урам орсон гэж. Асуудал бэрхшээл бол биднийг хувцалдаг байна шүү. Тэгээд энд байгаа сүм зарим нь байраа зараад тодорхой хэмжээний мөнгийг зарим нь 5 сая, зарим нь 10 саяыг цуглуулад нэг л сүм шүү дээ. Энэ сүм 3.5 тэрбум төгрөгийн үнэтэй бүр юм шилэн байшинд орохоор болсон гэдэг ийм мэдээг гişүүд нь баяртайгаар ингээд түгээгээд явж гинэ гэж бодлоо. Юу гэсэн тэр бол тэр түүхийг сонссон ярьж байгаа хүмүүс нь бол юугаар бахарч ийн нөхдөр бол ямар их зориултаа ямар их золиос гаргасан сүм бэ гэж бахарч байгаа. Сая хэлсэнтэй шабат хичээлдэг хүн үнэхээр амжилт гарсан үед бас гэрчлэлээр бас хэлсэн. Хүмүүс бол амжилттай зүйлсийг, болж байгаа зүйлсийг, сайхан зүйлсийг бахан хардаг. Тэрнээс урам авдаг. Тэгэхээр бол 200 гишүүнтэй сүм ийм хэмжээний хөдөлгөөнийг хийж явж байгаа. Бидэнд бол Бурхан арай бага ивэл өччээ гэж бодох ямар ч тийм боломж байхгүй. Тийм учраас бид бүхэн юуг ойлгох ёстой гэхээр бол бид бүхэн анхны сүмийн энэ гал халуун итгэл гişлийг өөрсдөө суулгаж эхлэх хэрэгтэй. Өнөөдрийн бэрхшээл бол юунд байна вэ гэхээр бол цөөн гişүүдийн оролцоо байгаа учраас өнөөдрийн асуудлууд бидэрт тулгараад байна. Цөөн гişүүд оролцож байгаа. Босд нь бол идэхгүй байгаагаас болж байгаа. Мөн дээрээс нь идэхгүй оролцоо үйлчлэл. Юу гэхээр бол ингээд за би хамгийн бага нь хий. За наадхи чи яах вэ би нэг ингээд тэгээд нэг заваараад хийхээс гэдэг ийм сэтгэл байгаа учраас тэнд нь итгэл нь байхгүй болж таараад байна. Итгэл нь суларж байгаа. Мөн дээрээс нь бол хөтөлбөрт анхаарах буюу бид бүхэн
Бурхан дээр уулзах гэж, Бурхантай хамт байх гэж ирсэн юм а гэдгээ бид мартчихъя. Өнгөрсөн нэгтгэд болоод пасторууд цуглан юу ярилцсан бэ гэхээр бол бид бүхэн үнэхээр сүм цуглахтаа Бурхан дээр төвлөрч, Бурхан руу анхаарч гинөө гэдгээ анхаарах цаг болжээ гэж хэлсэн. Энэ бол үнэхээр миний хувьд бол сэргэлтийн үг байсан. Үнэхээр ухаарлын үг байсан. Бид бүхэн юу хайж энэ сүмд ирж байгаа юм бэ? Юу хүсэж мөрөөдөж энэ сүмд ирсэн бэ гэдгээ бодох цаг ирсэн байна. За тэгэхээр сайн мэдээ түгэх урам зориг бол анхны адвентистууд итгэлээ өөртөө хадгалаагүй харин тэд түгээдэг хүмүүс байжээ. Байгалыг та ажиглаад үз. Байгаль өгжөөж өөрөө тэ өсөж хөгжиж бэхждэг. Үүнтэй адилхан. Тэдэнд боломж байгаагүй. Гэхдээ итгэл болон хүсэл байсан. Итгэл буюу хүсэл байхад хангалттай. Та юу хүсэж байна вэ? Түүнийхээ төлөө залбирч байна уу гэдэг эхний алхам. Хоёрдох нь та залбирал хийгээд ямар жижиг алхмуудыг хийж байна уу? Өдөр тутмын итгэлтэй алхмууд чинь таныг ямар том амжилтанд хүргэж болох вэ гэдгийг та бодож ирсэн үү? Хүн болгон хувийн сайн мэдээ түгэж байна уу? Сүмүүд одоо томоо баярын мэдээ түгэн. Сүмүүд одоо ингээд мөнгө зарцуулаад олон хүмүүсийг өрнө гэл. Энэ бүхэн чинь маш хөндөй хүүтэн сайн мэдээний үндэс болж чадахгүй байгаа. Би та бүхэнд уриалан өөрчлөхийг одоо хүсэж байгаа. Бид бүхэн ховчлон таны гэр бүлд, таны найз нөхөд хүрээлэл дотор итгэгч бус эсвэл амьдралдаа түлдэж яваа хүн байгаа гэдгийг би мэдэж байна. Энэ хүмүүсийн нэрсийг ядаж бичээд энэ хүмүүсийн төлөө та залбирч яваач. Хүн болгон утсан дээр одоо тэмдэглэл төрлөө. Ядаж нэг юм уу хоёр хүний нэрийг бичээд тэр хүмүүсийн төлөө санд тусаж залбираад үзээрэй. Бурхан танд ямар гайхамшиг үзүүлэхийг та тэр үед нь үзээрэй. Энэ үед таны итгэл бэрхжих болно шүү. За тэгээд бидэнд боломж байна. Харин хүсэл байна уу гэдэг энэ асуултыг бид өөрсдөөс асуух хэрэгтэй. Бидэнд ямар их боломж байгаа юм бэ гэдгийг бид анзаарахгүй байсан. Одоо бидний ярьж байгаа энд бол нэг юм лээд тод гардаг дэлгэц байв сайхна гэж ярьж байгаа. Сайхна биш аахгүй. Эзэн бидэнд аль хэдийн өгцөн. Энэ харин ингэж итгэлээр нэгдэхгүй гэдэг л асуудал байна. Тийм учраас ямар итгэлээр удирдуулагдсан, ямар ариун сүнсээр хөтлөгдсөн хүн энийг хэрэгжүүлъя гэж босч ирэх болоо гэдэг ийм хүлээтэл байна. Тийм учраас бол эзэн биднийг ивээсэн гэдэгт хизээчтэй гэдэг. Адвентист хөдөлгөөний нууц нь гишүүдийн итгэлтэй гишүүдийн хүч юм аа. Тийм учраас та бүхнийг би энэ хүчийг гаргаач гэж бодоод төгсгсөн. Нэгд стратеги зохион байгуулалтаас илүү золиос гаргаж буй итгэлээр удирдуулж буй гишүүд хэрэгтэй байна. Тийм учраас бол итгэгч гишүүд ахлагч пасторудаа ч гэсэн шаардлага зөвлөгөө санал тавьдаг байх хэрэгтэй байна. Би бол одоо пасторудад уриалах гэсэн тийм. Бид бүхэн Бурхны өмнө ирсэн байна. Бид Бурхны ариун ажлыг хийж байгаа. Энэ бол бидний хүчээр биш, бидний чадвараар биш, харин бидний итгэлээр урам зоригоор явагдах ажил юм аа. Тийм учраас үйл ажиллагаанд оролцохдоо идэвхтэй байж, үйл ажиллагаанд оролцохдоо манлайлж, үйл ажиллагаанд оролцохдоо бас залбиралтайгаар байнгад энэ байгаа үйл ажиллагааг буюу гишүүдэд залбирлаа өргөдөг байгаасаа хариуцлагатай байхыг бид бүхэн хүн болгоноос одоо өнөөдөр шаардж байгаа. Яагаад гэвэл энэ бол Бурхны хүсэл, Бурхны зорилго. Нарийн төвхтэй аргууд биш, харин энгийн итгэлээр алхаж буй хүмүүс бидэнд хэрэгтэй. Энэ юу гэсэн үг гэхээр бол Бурхан биднээс чадахгүй мэдхгүйг минь асуугаагүй. Байгаагаа гаргаад ирэх шиг. Байгаа гаргаад чинь 5 талах 2 загас гарч ирсэн. Энэ юу болсон бэ гэхээр цаашаа 5,000 гаруй хүмүүсийг хооллоод цаана 12 сакс хоол илүү гэсэн. Эзэн бидэнд бол те за одоо болио, одоо зогсоочгоо, одоо эсвэл бидэд бусад хүмүүст өгөө. За энэ одоо юу гэдгийг Шри Ланка, Непал, Бангладешт өгөө гэдэг ийм хэмжээнд бидийг ивэж чадах уу? Та нар юу гэж бодож байна? Бас их сул байна те. Эзэн биднийг ивэх үү? Ивэсэн үү? Тийм учраас энэ ивэлүүдийг цөмөрөө гаргаж ир. Өнгөлцгөө. Гуравдах нь сүм бол байшин биш. Харин идэвхтэй гишүүдийн оролцоо. Тийм учраас сүмүүдэд цэвэрхэн байлгаач. Хүн байгаа гэдгийг мэдрүүлээч. Зүлэг ногоо тариач, мод тариач, сүмээ нэг хитгэн хөргөр будчаач гэж бодож байна. Өн дээрээс нь би бол энэ тайзан хараа сууж байгаа. Ийм олон гишүүнтэй сүмүүд бодог гаргах мөнгөгүй гэж юу? Ийм олон гишүүнтэй сүм бодож чадахгүй гэж юу? Энэ бол 5 хүн нийлэх юм бол 30 минутын ажил байна. Тэгэхээр би бол бодоод байгаа байхгүй. Бид эзэнт
Юу өргөд юм бэ? Бид хүслэл, сэтгэлэл өргөдөг. Энд бол одоо тэ энэ сүм маш хэвэлэг авсан сүм. Ийм хэмжээний өөрчлөлтүүдийг хийх итгэл байна. Тийм учраас том юмыг хийж хүсгэсэй илүү жижиг зүйлсэд итгэлтэй байх юм бол эзэн биднийг ивэнэ гэдгийг та бүхэн бодож тунгааж тэгээд үлдэцгээе. Энэ бол зөвхөн одоо Улаанбаатар төв сүмийн заал сүмийн байр биш. Энэ бол бид бүгдийн өргөө. Эзэн зориулсан өргөө. Тийм учраас энэ өргөө үнэхээр ямар гайхамшигтай эвэгцэн хүмүүсийн оршиж байгаа, ашиглаж байгаа газар вэ гэж бодогдтол нь бид энэ газрыг цааш нь авч явах хэрэгтэй. Тэгээд уриалга би хийх гэсэн юм аа. Та үзэгч шиг гишүүн байна уу? Эсвэл идэвхтэй оролцогч юу? Та ингээд одоо тэ бүх булчин шүрмсэн ингээд одоо байхгүй болоод сулбраад ингээд одоо нойрмоглоод босч чадахгүй байгаа тийм хүн болцсон байна уу? Итгэлийн. Эсвэл ингээд булчин шүрмсэн зангилсан. Юу бол юу л хийждэг. Хүсэж мөрөөдөл хүнд арга нь олддог. А хүсэхгүй байх юм бол шалтгаан модохгүй. Тийм учраас бол өнөөдөр та бүхэн шийдвэр гаргаач. Та алхам хийгээч. Нэгч болов хүнд сайн мэдээ түгээе гэдэг энэ шийдвэрийг та яг одоо гаргаач. Тэгээ би та бүхэндээс үйлдэлээ бити хойшлуулаас гэж хүсэж байна. Та утсан дээр эсвэл ямар нэгэн бал мал байгаад гал дээр бичсэн бичээд ав. Нэг хүний нэрийг бодоод нэг хүний төлөө залбираач. Энэ хүн хэн байж болох вэ? Тэгэхээр бол хамгийн бага нь бол энэ шүү. Тэгээд түүнээс цаашаа та бүхэнд ямар одоо тэг боломж байгааг би сайн мэддэг. Тийм учраас эзэн та бүхний юу хэлдэг? Бид бүхэн энэ чинь дахин эрдэд бэлтгэх юу гэж хэлсэн бэ? Монгол хөдөлгөөнийг цөмөрө эрчимжүүлдэг. За цөмөрө дахиад хэлье те. Дахин эрдэд бэлтгэх Монгол хөдөлгөөн гэдгээ бити мартаа. Бид бүхэн монголчууд бид бүхэн деваачнд өөрсдийнхөө энэ ард түмнийг дагуулan авах үүрэгтэй юм байна шүү. Тийм учраас эзэн биднийг эвэх болтугай. Эзэн биднийг ариун сүнсээр удирдах болтугай. Эзэн бидэнд итгэл найдар урам зориг дүүрэн болон бэлтгэл өгөх болтугай. Цөмөр эзэн тань зэвэ гоцгой. За та бүхэн хамтдаа миний зааварчны дагуу хүн болгон тусдаа чимээгүй залбирлыг бас хийгээд яваарай. Эзэн бурхан минь бид энэ удаа өөрсдийнхөө төлөө, өөрсдийнхөө итгэлийн төлөө, өөрсдийн урам зориг, зориултын төлөө чимээгүй залбирлыг хийж байна. Хүн болгоны залбирыг та одоо сонсож. Агуй зарим бүхэн одоо бид бүхэн гэр бүлээ тань даатгамаар байна. Өр хүүхдүүд, эцэг их хамаатан саднуудаа тань даатгаж тэр хүмүүстээ мөнхийн сайн мэдээний энэ утга учирыг ойлгуулж өгье гэсэн сэтгэлийг өгөхийн төлөө бид чимээгүй зэвэ. Агуй зарим бүхэн одоо бид бүхэн сүмийнхээ хамт олон ахан дүүс хамтран ажиллах сайн мэдээний хамтрагчдын төлөө залбирэн гуйхыг хүсэж байна. Бидний сүмийг хийж өгч. Эзэн бурхан бид Монголын эдийн засгийн чуулган болон хойд намхны Азийн бүс мөн дэлхийн сүмийг эзэн минь таньд даатгах.
энд байгаа хүмүүсийн эв нэгдэл, энд байгаа хүмүүсийн урам зориг бидний ажилдаас нөлөөлөх болтгоо хэмээн зуучлан зөвлөлийг хийх хүсэж байна. Бидний гол зэрэглэлийг сонсдог 800 байтугай олон нэртэй үнэхээр гайхамшигтай бүхнийг төгс бүхнийг хослуулсан, цогцлуулсан агуу эзэн хайрын бурхан байна. Хүн болгон таныг өөрөөр нэрлж байгаа, дуудаж байгаа, танд үгээ хэлж байгаа. Та эзэн минь ариун сүнсээр одоо хүн болгоны сэтгэлд та үгээ хэлж бидэнтэй ярилцаач эзэн. Надад тулгараад байгаа бэрхшээл, буруу хандлага, үзэл бодол биднийг зовоож байгаа өчүүхэн хүсэл асуудлуудыг минь та мэдрүүлж өгч, ойлгуулж өгч биднийг улаалгаж цэвэршүүлж өгөөч. Бид бүхэн хэд их хойш сууж, хэд их өөрийгөө бодож, хэд их эзэм дэмий зүйлсээр хөдөлсөн болов Тэнгэрлэг зүйлсийг харах, Тэнгэрийн агуу зорилгыг төсөөлөн бодох. Энэ өчүүхэн амьдралын утга учир нь юм бэ? Юунаас бид баяр хөөргийг авдаг юм бэ гэдэг жинкнээс нь мэдүүлжихэд бол хүн болгоныг сайн мэдээд өгөөч болгож өгөөч. Бидэнтэй байгаа агуу эзэн бурхан тандаа бүхнээ даатхан бидний өнөөдрийн гаргасан шийдвэрийг та хүлээж аваач. Ариун сүнсээр сануулж өгөөч. Тэмцэлтэд туслаач. Хичнээн унаж сөхөрсөн ч гэсэн босгож өгөөч. Энэ бүгдийг таны хүүгийн нэрээр залбирч. Амен. Амен. Яасан хамтаа босож байна тийм.